За сайн байцгаана уу. За байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны 2025 оны 2 дугаар тогтоолоор нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн биелэлтэнд хяналт шалгалт хийж холбогдох санал дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Оос Харанчлуун миний би гишүүдэд Улсын их хурлын гишүүн А Ариун Заяа Б Бэйсэн Д Ганма Т Мөнх сайхан Ц Мөнх туяа Им Сарна Ил инх насан Им инх цэцэг эс Эрдэнэт нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр Улсын их хурлын тамгын газар Улсын их хурлын гишүүдийн ажлын алба хяналт шалгалтын газар холбогдох яамдын төлөөлөл оролцсон 25 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны хугацаанд 26 оны 6 дугаар сарын 25-ны хугацаанд хамтран ажиллаа. Ажлын хэсгээс нийгмийн эрүүл мэндийн асуудлаар эрүүл мэндийн яам, боловсролын яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, сэгцэн эрүүл мэндийн үндэсний төв, зооны зүйн өвчин судлалын төв, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төр хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн биелэлт, тогтолцооны асуудал, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн эрүүл мэндийн лаборатори, хүнсний асуудал, нийгэм сэтгэц, зан үйл, хөдөлмөрийн орчны болон эрүүл мэнд, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, засаглалын талаар мэдээлэл сонсон, нөхцөл байдлаа танилцаж, саналыг авч ажилласан. Ажлын хэсгийн хуралдаан болон зохион байгуулсан хилцүүлэг уулзалтын үеэр эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөлмөр нийгмийн хамгааллын байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдээс хуулийн хэрэгжил, салбарын бодлого, хууль тогтоомжийн уялдаа холбоо, дүрм журмыг батлуулах, эрх зүйн зохицуултыг сайжруулах талаар гаргасан санал, хүсэлт, тулгамдч буй асуудлуудыг нэгтгэн тоомлж, цаашид эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжлийг эрчимжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна гэж үзлээ. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн биелэлт, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох эрх зүйн орчны талаар дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. За ажлын хэсгийн дүгнэлт. За Монгол Улсын их хурал 2024 оны 1-р сарын 12-ны өдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан бөгөөд хууль хэрэгжиж буй 2 жилийн хугацаанд 3 сайд солигдож хүний нөөц засаглал салбарын бодлогын хувьд докторгүй хуулийн хэрэгжил хангалтгүй нийгмийн эрүүл мэндийн замын зураглал эрүүл мэндийн салбарын 26-аас 29 оны стратеги төлөвлөгөө зэрэг батлагдаагүй байна. 1. За хоёрт нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль заасны дагуу боловсруулан гарах дөрвөн журам 2 байгууллагын бүтэц батлагдаагүй байгаа нь хуулийг бүрэн хэрэгжүүлэх салбар дундын зохицуулах нөхцөл бүрдээгүй нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа хангалтгүй байна. Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 6-гийн 2 энэ хуулийн 6-гийн 1 заасан зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журмыг ерхий сайдын санал болгосноор засгийн газар батлах 7-гийн 1-ийн 1-т нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмыг цахим хөгжил харилцаа холбооны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй хамтран батлах 7-гийн 1-ийн 2 нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг гамшигын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй хамтран батлах 19-ийн 5 нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх, төлбөртэй тусламж, үйлчилгээний төрөл, орлого, хандив тусламжийг зарцуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү засгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батлах 15-ийн 3 нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах сайн дурын ажлыг урамшуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана гэж тус заасан байгаа. Монгол улсын хэмжээнд хүн амын эрүүл мэнд түүн нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хариу арга хэмжээ авах, өвчин эмгээс өрсөн сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, өвчний хяналт сэргийлтийн үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэг бүхий төвийг Монгол Улсын засгийн газрын 26 оны 52 дугаар өвчний хяналт сэргийлтийн үндэсний төв байгуулах дүрэн батлах тухай тогтоолоор баталсан хэдий ч байгууллагын бүтэц батлагдаагүй хүн амын төвлөрөл газар нутгийн байршлыг харгалзан нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц зурмыг боловсруулан батлуулах шаардлагатай байна. За түрүүний дээр дурдсан хуулийн заалтууд хэрэгжээг байгаа гэсэн үг. За 3-т нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээ бусад хуулиутай хийдэл давхартал ямар байгаа талаар судалгаа мэдээлэл дутмаг байна. 4. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийг дэмжих ажлын хүрээнд үйлчлүүлэгч эмнэлэг твтэх болон гарах үед нийгэм сэтгэлзэн үйлчлэгээ үзүүлэх, эмнэлгээс гарсны дараах тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрүүл мэнд нийгмийн үйлчилгээнд холбон зуршлах үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эмнэлэгт хэвтэх болон гарах үеийн төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар салбарын хэмжээнд нэгдсэн зохицуултыг бий болгох, тушаал шийдвэрийг боловсруулж мөрлөг болгох шаардлагатай байна. 5. Боловсролын салбарын хувьд үндэсний хэмжээнд сурагчдын сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх нэгдсэн судалгаа шаардлагатай.
мөн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт ажиллаж буй сэтгэл зүйчийг чадваржуулах, эцэг гих асран хамгаалагчийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна. 6. Түүнчлэн бага ангийн суралцагчдыг үдийн хоолнд хамруулахаас гадна үдийн хоолны үйлчлэгийг өргөжүүлэх хүрээнд дунд ахлах ангийн суралцагчдын үдийн хоолнд хамруулах бодлогыг хэрэгжүүлэх, төсөв санхүүжилтийг шийдвэрлэх, их усрыг бий болгох, үдийн хоолны төрийн худалдаа авалтын хүнсний бүтээгдэхүүн тавигдах шаардлагад баяжуулсан хүнсний тухай хуулийн 4.1-ийг заасан баяжуулсан хүнсийг зайлшгүй шаардлага болгох, стандартын бус нөхцөлд хоол үйлдвэрлэж байгаа гал тоогоог цэгцлэх, бүх сургуулийг аяг тав угаагчаар хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 7. Иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин бодит түвшин тогтоох, үндэсний хэмжээний үнэлгээ хийх, үүнд үндэслэн эрүүл мэндийн боловсрол олох, үндэсний стратеги боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх, иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагаа, нийгмийн эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалсан үр дагаврыг даван туулах, сөрөн төсвөрлөх, сэтгэл зүйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, санхүүжилт, хэрэгжлийн үр дүнг үнэлэх, үнэлгээний нэгдсэн тогтолцоо урамшуулал, хариуцлагын механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна. За 8. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжлийг хангахад салбарын хүний нөөцөд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. 9. Хүн амыг нас хүүс эрүүл мэндийн эрсдэл суурилсан өвчин эмгээс урьсан сэргийлэх үзлэг шинжилгээ онцлогоонд хамруулах, эрсдэлт хүчин зүйл өвчин эмгэгийг илрүүлэх үйл ажиллагаа зогссон хизээ үргэлжлэх нь тодорхойгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн багц төлбөрийн хэмжээ оновч бүтэц оновчгүй, их усүр тодорхойгүй, наривчлан зохицуултгүй байна. 11. 24 оны 6 дугаар сарын онцгой албан татврын хууль нэмэлт өөрчлөлт оруулж чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа усанд онцгой татвар ногдуулж 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр баталсан чихэрлэг ундааны татврын хувьд татвар ногдуулах болон чөлөөлөх ундааны ангилал тодорхойгүй байна. 12. Транс тосны зохицуулалтын тухайд хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг өөрчлөх цогц хууль эрх зүйн зохицуул байхгүй, сургуулийн орчноос гадуур хамгаалалт хангалтгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А346 дугаар тушаалаар хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах удирдамжийг батлан мөрдөж байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна. Халдварт бус өвчнөө сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө 26-аас 28 тусгацсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Replace техникийн вакцины зөвлөмжөд үндэслэн хүнсний бүтээгдэхүүндх транс тосны агуулмжийг хуулиар хязгаарлах буюу хэсэгчилсэн ус төрөгчгүйжүүлсэн тосыг бун хүнсний үйлдвэрлэл ашиглахыг хориглох цогц эрх зүйн зохицуулалт боловсруулах шаардлагатай байна. За 13-т нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохицуулалтанд хамтарсан дүн шинжилгээ хийж, эрх зүйн давхарлал хийдлийг арилгах шаардлагатай байна. За ийм учраас ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд үндэслэн дараах зөвлөмжийг чиглэлээр гаргасан байгаа. За энийг нь бол хавсралтаар за эрхэм гишүүд энэ саран чулуун гишүүн бас маш чухал санал дүгнэлтүүд уншиж байгаа. Анхаарлаа нааш хандуулаарай.